Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагч Батуул нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч очроод нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч инхсгэлээр ахлуулсан албаныхан Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо цай зотхон төслийн талбар, Тус дүүргийн 27 дугаар хороо дайр их хотхон төслийн талбарын иргэдтэй уулзаж гэр хорооллын газрыг шинжилэн зохион байгуулах үйл ажиллагааны талаар танилцуулан цаашид ажлаа хэрхэн явуулах талаар санал солилцож иргэдийн асуултанд хариулт өглөө. Талбар дээр хороос 25 майл өрхөр хороос 25 майлтай 8 бүлэг байгаа юм тийм ээ. Хороос 25 майлтай 8 бүлэг байгаа. Бид одоо яах гэдэг нь хэрвээ тэр нэг жишээлбэл одоо хороос 25 майл хоорондоо нэг бүлгийн хороос 25 майл хоорондоо тохиролцоод төлөвтэй хийж чадах юм бол тэр хүмүүс ташааныхан газараа барьцаалаад зээлэх гэж байна. Ойлгож байна уу? Зээлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо би зүгээр ярь сурснаар байна. Энийг ийм л очтой юм гэдэг байна. Жишээ нь 10 нийлээд ташааны газараа барьцаалаад зээлээ. Тэгээ 10 хашааны газар дээр 40 айдын ч юм уу одоо яг хэлсэн тэрнээс хамаарна та 30 айдын ч юм уу тайм авс гэж ярьдаг тийм ээ одоо шахаа нэвтрүүлээ тэгээд ингээд нэлээд одоо айдын сууц тайм авс болчихлоо. Тэгээ нэг 10 өөрөөр 10 сууцанд ороод одоо 30 айдын тайм авс орох юм бол 20 гарна ч тийм илүү хараа зараа гэж байна. Тэр зархад нь нойрмжоор хөдөлтөж явахад нь дэмжлэг үзүүлэе гэж байгаа юм. Яг нөгөө иргэдийн бүлгээр өөрсдийнх нь одоо саналаар манай Баянзүрх дүүрэг дээр үндсэндээ 3 хорон дээр 3 бүс нутаг дээр энэ ажил дэмжигдээд ингээд явж байна. За нийслэлийн хэмжээнд бол 8 байршил гэсэн. За яг Баянзүрх дүүргийн хувьд бол 3 байршил, 27 дугаар хорооны дайр их, за энэ 19 дугаар хорооны цайз, за ингээд дээрэс нь 8 дугаар хорооны гэсэн ийм одоо 3 байршил дээр. За үндсэндээ бол иргэд маань өөрсдөө бүлэг болоод бүлгийн зөвхөн байгуулалтанд ороод за тухайн одоо тэр өөрийнхөө одоо эзэмшиж байгаа өмчилсөн байгаа тэр хашаа байшингаа тийм ээ одоо ямар одоо нийслэлийн одоо ерхий төлгөөнд одоо уялдуулан ямар одоо хэлбэрээр энийг одоо хөгжүүлэх үү те ямар хэлбэрээр одоо орон сууцжуулах уу ямар хэлбэрээр амны орон сууц болох уу гэдгээ одоо яг ингээд иргэд маань өөрсдөө ингээд хотын даргатаа уулзаад ингээд ярилцаад ингээд байж байна. Тий. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 588 айл тоглог орон сууцанда ороод байгаа бол энэ жилдээ 1800 цаашлаад 2600 айл орон сууцанд орно гэсэн тооцоо бий. Баянзүрх дүүргийн 19, 27, 22, 24 дугаар хорооны иргэдийн зүгээс гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлыг дэмжиж байгаа илэрхийлэн аливаа ус төржилтөөс болоод энэхүү ажил гацхгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм аа. Би гэр хорооллын дахин төлөвлөлтийг их дэмждэг. Энэ яриа манай хороонд энэ яриа гарснаас хойш анханаас нь эхлээл одоо энэ иргэдтэйгээ уулзаж энэ талыг дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжснээр бидний амьдарч байгаа ахуй орчин сайжирч одоо цэвэр бохирд холбогдсон энэ гадаа нойлтой хашаанаас ангиж ирч одоо орчин үеийн боловсон амьдралаар амьдрал гэж бодож байгаа шүү дээ. Хүмүүс зарим усуд нь хаавстай болно гэж байгаа. Тэр нь хаавстай болчихно үз. Орон сууцнд орох нь орон сууцтай болчихно. Ерэн зүгээр өөрийнхөө байгаа газар байг гэсэн чинь бас нэг ажил төрөлдөж амжуулдаг юм уу тиймэрхүү байвал бас боломжийн байгаа хгүй хамгийн гол нь. Одоогийн мэлээр 588 айл тоглог орон сууцанд орцсон байгаа гэдгсэн. Та одоо жишээ нь тантай гэрээ байгуулъя дахин төлөвлөлтөнд оролцооч гэвэл та дэмжих үү? Дэмжлүү явах. Би дэмжиж явдаг хүн л дээ. Анханаас энэ гэр хорооллыг дахин төлөвлөснөөр мэдээж энэ сая Батуул дарга хэлж штэ. Улаанбаатар хотын одоо газар нутгийн 78% гэр хороол эзэлдэг гэх тийм ээ. Энэ гэр хороол хөгжинэ гэсэн үг. Энэ гэр хороол өөрийн гэсэн байшин барилга тааван хаустай болно гэсэн үг. Эдийн засгийн эргэлт сайжирна гэсэн үг. Сая хэлж штэ. Их сайхан үг хэлж байна. Тэгэхээр би анханасаа дэмжиж явдаг хүн байгаамаа. Өстөржээд байгаа штэ ер нь болоос гэж бодож байгаа штэ. Тэгтийн бол одоо энэ гэр хорооллын юу явж байгаа бол бас энэ чинь ард иргэдийнхээ л төлөө явж байгаа юм штэ. Тэрнээс нь улс төржүүлээд нэг айхтар яагаад байх шаардлага байхгүй.
За яг одоо сүүлийн үед яг энэ гэр хорооллын дахин төлөлттэй холбоотойгоор бас шүүмжлэлтэй асуудлууд явагдаж байна. За үндсэндээ 2 чиглэлээр дахин төлөлтийн ажил маань явагдаж байгаа. За нэг нь бол одоо нөгөө айлуудын газрыг чөлөөлөөд тийм ээ өндөр одоо хотхон орон сууцууд тийм ээ барих. А нөгөөх нь иргэдийнх нь өөрсдийнх нь одоо бас яг хүсэлтийн дагуу иргэдийн бүлгээр нь дамжуулж одоо ажил явагдаж байгаа. Тэгээд энийг бол яг одоо бас зарим талаараа улс төржүүлээд байна. За мэдээж одоо зарим тохиолдолд маш одоо өндөр үн хэлэх иргэд маань тийм ээ. За энэ дахин төлөлтийн ажлыг хоош нь татах энэ төр ийм асуудлууд бас байгаа. За энэ болгон маань бол одоо яг тухайн үедээ тухайн одоо барилгын компани маань тийм ээ тухайн иргэдтэйгээ тохиролцоод ингэж явж байгаа. За ер нь бол яг сая Баянзүрх дүүргийн хувьд дахин төлөлтийн ажил хэрэгжүүлээд явж байгаа нийтдээ 12 аж ахуй нэгж компаниудтайгаа уулзалтыг бас зохион байгуулсан. За уулзалтаар бол мэдээж нөгөө барилгын компаниудын зүгээс бол иргэдийн одоо тийм ээ за үндсэндээ бол 70-80% нь бол одоо хүлээн зөвшөөрсөн байгаад байдаг. А гэтэл ерөөсөө нэг 10 хэдхэн хувь нь тийм ээ цөөхөн айл нь одоо бас нэг иймэрхүү эсэргүүцэл өндөр үн хэлэх ийм асуудал бас гарч байна. А гэхдээ магадгүй одоо 100 айлаас 80 айл нь зөвшөөрсөн байлаа гэхэд тэр 80 айлын нийтийн эрх ашиг гэдэг зүйл бас байх ёстой. Тэр айл